сайн мэдээний ингээд зэвсэгтэй болохын тулд оролцож байгаа. Сайн мэдээг улам илүү сайн тараад өгөх тулд. Үеийг хүсэмжилсэн сэтгэлээр алцж байгаа. За миний хувьд Бурхны үгийг илүү гүнзгий ойлгож, итгэлээ батжуулж, мэрэгэн ухаанд суралцаж, сайн мэдээг тарааж чадах өөрийн гэсэн зохиомжтой болохын тулд оролцож байгаа. Самбай сургуулийн өөрөө ингээд хагас зэрэглэлтийн байдалтай байдаг. Тэгээд бас ингээд нойроо хотоо ялах ингээд тийм боломж завшаа ингээд болдог учраас гой санагддаг. 10 жил хүүхэд гараад ингээд гэртээ байсан. Тэгээд яг самбай сургуульд оролцоод өөрийгөө ингээд амьд байгаа юм шиг эзний өмнө би нэг сайн мэдээний төлөө амьдрах ёстой шүү гэсэн нэг сэтгэлийг хөвгөлж байна. Бас сайн мэдээний төлөө яаж би сайн мэдээ тарах ёстой гэдэг зүйлүүдийг илүү их боддог. Тэгэхээр бас гоё наа. Гэр бүлийн гишүүн авдаа дарахыг хүсэж байгаа. Хамгийн түрүүнд ингээд ээжтэй сайн мэдээ тарах гэж байгаа. Одоо хамгийн эхлээд ингээд манай ажлын нэг шинэ баяр гэдэг нэг хийж байгаа. Тэр их чид хамгийн түрүүнд ингээд сайн мэдээ хэлхийг хүсэж байна. За хамгийн түрүүнд ихнэртэй сайн мэдээ тарахыг хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ амьдралыг хамтдаа туурж байгаа хамгийн ойрын юм байна. Бурхан дотор хамтдаа амьдрахыг хүсэж байгаа. Шарын болоо бид очлоо. Шүтис бид очлоо. Дахаа бид очлоо. Улаанбаатар бид очлоо. Найрсагаа бид очлоо. Монголчуудаа бид очлоо. 하나님은 지혜를 얻은 사람에게 더 지혜를 주십니다. Бурхан мэрэгэн ухааныг олж авсан хүн дээр мэрэгэн ухаанаа бүр нэмээд өгдөг байна. 그래서 있는 자는 더 받고 없는 자는 그 있는 것도 빼앗긴다고 예수님 말씀하신 거예요. Тийм учраас Есүс эзэн хэлэхдээ байгаа дээр нь нэмж өгөх болно, харин байхгүй нь байгаа нь хүртэл түүнээс авагдана гэж хэлсэн байна. 지혜를 얻은 사람에게는 하나님이 더 큰 지혜를 부어 주십니다. Тэгэхээр мэрэгэн ухааныг олж авсан тэр хүнд Бурхан мэрэгэн ухааныг бүр илүү өгөхээр бүр хальтлан сутгаж өгнө. 지혜를 얻으려면은 хамгийн дөрөнд мэрэгэн ухааныг олж авъя гэвэл 필요한 게 있습니다. хэрэгтэй юм бэ? 하나님을 사랑해야 돼요. Бурханыг хайрлах ёстой. 주님을 너무너무 사랑해야 돼요. Эзнийг бүр үнэхээр ихээр хайрлах ёстой. 하나님을 사랑하는 마음이 없이는 지혜를 얻을 수가 없는 거예요. Бурханыг хайрлах сэтгэлгүйгээр мэрэгэн ухааныг олж авч чадахгүй. 그 말씀에 순종하는 거죠. Тэр үгэнд дуулууртай байна үстэй.